Сэрээрээ босоороо 62 дахь өдөр минь эхэллээ. Өглөөний 5 цаг 40 минут болж байлаа. Эхнэр аль хизээнэ босцсон өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрэг иргэдтэйгээ хамтдаа Баянзүрх хайрханд алхах байгаа. Нийт нэг 40 гаруй өндөг шаардсан, сэндвич хийцэн, аарц чандсан эхнэр маань нөгөө хүмүүстэй өгөөрэй гэд өөрөө явж чадахгүй үлдэж байлаа. За ингээд өглөөний уламжлалт дасгалуудаа эхнэрийг хоолцоо бэлдэж хооронд 400 дээс рүүгээ ороод за ингээд гар дээр сүнэлтүүдээ бүгдийн сайхан хийлээ. За ингээд машина үндсэндээ унаад манай Чингэлтэй дүүргийн мега ах маань хашаанда автобусыг тавьдсан байгаа. За ингээд Чингэлтэй дүүргийн Зунжин 19 дугаар хороо руу явлаа. Яваад очисан автобус маань байж гин. За мега ах маань эхнэртэйгээ сайхан автобус гадна доторгоо цэвэрлсэн. Гэхдээ би автобусаа ер нь мартчихжээ. Бүр төсөөрчж хаалга нь яаж онгоодог. За аккумуляторын салгацсан гэсэн хаана аккумулятор нь байдгаач бүр мартчихжээ. За ингээд ямар ч аккумулятороо оллоо. За ямар ч хэсэн клеммийн залгаад тэгсэн нөгөө бүсээ хүртэл зүүж чаддгүй. Хянах дээр байгаа товчнууд нь ямар учиртай, машин яаж унтардаг. За ер нь бол машинаасаа төсөөрчж. За ингээд бензин байхгүй байх гэж түнш байхгүй нэгэд колонк дээр ирсэн банка хайгаад олдгоо. За ямар ч сан түншээ дүүргэж аваад ингээд 32-ын тойргийн автобусны буудлын дээр алхах Чингэлтэй дүүргийн иргэдээ хүлээлээ. За зөндөө иргэд ирлээ. Бид нар явсаар ургах нараа хорооллын тийшээ Баянзүрх хайрхныхаа үндсэн хаалга гэдэг зогсоол дээр ирлээ. За хаалган дээр бүх гишүүдээ хамгийн отгон нь 9 настай манай Багшаа гэдэг өхөрж өгсөн нэртэй охин. За ахмад нь ингээд 70 орчим насны ах эгч нар маань ирсэн байлаа. За ингээд үндсэн хаалганаас дээшээ Баянзүрх хайрхны их овоо хүртэл нийтдээ 2.5 км энгийн алхалттай гэсэн. За ер нь харахад гайгүй хэрнээ. Яг өрөөрөө өксөх хэсэгтэр бас нэлээд огцсон юм байлаа. Маш сайхан тогтчулсан байдаг юм байна лээ. За дунд орчим үндсэн 0-тай амралтан дээр ирчээд цаашаага шат руу алхах хэсэг маань ингээд ирж байна гэсэн. Бидний нэг жоохон амс хийж нэгнээ хүлээж агаад үндсэн дээшээ бэлдсэн марштай шатаар ойролцоогоор нэг дээшээ өксөхөд 600 орчим шат байсан. Эхний 200 шатыг гүйсэн чинь бас л бөглөрөх хичээлээ шүү. Бас л чанга байлаа. За ингээд дунд овоон дээр гарч ирлээ. Байгаль харагдж байгаа зүйлс маш сайхан байлаа. Араас нь би түгжиж явж байгаа. За ингээд дээшээ авирлаа. Үндсэн их овоо руугаа гарч ирлээ. Манай эдэж бас гараад ирсэн байлаа. За их овоон дээрээс туул голын бургас, за улаастай ич заас маш сайхан үзэсгэлэнтэй харагдчихлаа. За ингээд хангаад дэлхийдээ лус авдагта эдээ будаага сайхан өргөлөө. За ингээд бид нар нэг сайхан амс хийж аваад аяллахаа, алхалтынхаа хөгжилтэй зүйлсийг ярилцаад дурсгалын зураг татуулаад ингээд буцаад уруудлаа. Сайн дураараа хоббигоороо сонирхлоороо нэгдсэн манай эрэг Чингэлтэй иргэд маань миний челленжийг үргэлжлүүлээгээд тэн цугсан ирчүүдийн төлөөлөл 15 гар дээрээ сунайлаа. Манай 60 гарсан ах нар хүртэл сайхан сунайжлаа. За ингээд хот руу ороод ирсэн Баянзүрхийн тойрог бол бас л эр зоригийн шаардсан тойрог байдаг. За VIP дүүнэр маань хичээл эхэлсэн, хичээлийн орчоо гэртээ ирсэн чинь гутал нийш шавхаа. За ингээд оройныхоо уламжлалт тасгаа хийхээр шийдлээ. Намайг харсан хүмүүс лавгаа чи ямар амар тураавэ. Нэгэн сарын доторгоо бүгд гайхчихлаа. Өшөө илүү турсны хэрэггүй царай алдсан байна гэж байгаа хүмүүс л их байлаа. За гэхдээ яах вэ? Ямар ч хэсэ эрт 7 хоногоос жимд явна. Жимд явна гэснээс хаана явбал зүгээр юм бол та бүхэн надаас зөвлөөрэй. За ингээд гар дээрх дасгал, за гизний таталтуудаа бүгдийг хийснээр өнөөдөр өндөрлж байна. Та бүхэн минь сайхан амраарай.